За сайн байцгаана уу. Өнөөдрийн бичлэгний мууд нь жоохон сайд. Яагаад вэ гэхээр би 8 жилийн ээжтэйгээ уулзсангүй. Тэгээ ер нь бол бас их урт хугацаа бодох юм бол манай аавч хоёр Солонгос руу явахаар болсон. Тэгээд тухайд бол би бол нэрээ за виз мэтий гаргасаа л гэж үзсэнтэй гарсан байгаа. Өмнө ингээд Турк мөрк рүү 6 сар энэ төр явж байсан аахгүй. Тэгэхэд нь бол би бол нусаа хацартаа нааштай угаасаа санаж манаад өөлж мөйлөө те. Тэгээд яг аэропорт дээр очиод ингээд яг үндэ 9 жил болно гэж бодоагүй байхгүй. Би 3 жил болно гэж бодсон заяа. Тэгэл за удахгүй уулзах юм чинь гэсэн маягаар ингээд сэтгэлээ ингээд одоо хуураад гэх юм уу. Тэгэд ингээд амар тийм эмошнл бол байгаагүй, амар уйлж мөлаа тэгээгүй ерөөсөө. Зүрлэг өмнө ямар байдаг байсан шигэ байсан гэх юм уу юу яриад байна гэж. Өмнө ямар байдаг байсан шигэ байсан. Тэгээ манай ихч болон би аав ээж хоёрыг гаргаж өгсөн байгаа. Тэгэл ингээд гэртээ ирсэн чинь нэг л тийм хоосон. Сэтгэл хоосон байсан гэх юм уу. Өмнө нь бол ингээд зөндөө ихчиндээ хондог байсан аахгүй. Гэхдээ аав ээж хоёр ингээд те хоттой байгаа шүү дээ. Би ингээд одоо шууд ингээд очисон ч болно гэж бодож исэн. Тухайн үед болохоор ингээд аав ээж хоёр бүр Солонгос руу явцгаад ингээд уулзах гэсэн ч уулзчихгүй гэж бодохоор угаасаа сэтгэл зүй амар сонирн болчтой юм лээ. Ингээд гэр бүлийн юм групп байдаг шүү дээ. Facebook дээр. Тим групп дээр өө аав ээж хоёр ч ингээд буудал дээрээ бууцсан биш гэж бичлэг үзүүлсэн чинь би шүү гачин болоо надад. Аав ээжийн гэдэг юм цамц заяа. Тэгээд ээжийн аавч гэсэн нэг юм шоо заяа. Тэгээд тэр хоёрыг ингээд барьснаа орондоо уйлаа. За энэ бол ингээд юу ч биш. Тэрнээс хойш би зөндөө уйлсан. Бараг орой болгон эхний 3 сар бол маш хэцүү 3 сар байсан гэж боддог. Аав ээж хоёр байхгүй байснаар бас давхар амар independent болсон. Одоо форум эндүтгэс ахуулаад ерөнхийдөө хийх юмнуудаа өөрөө хийжсэн гэх юм уу. Гэтэ миний үйлцэн хамаатны ихч болон бусад ингээ хамаатны ах эгч дүүнэр бол амар сан тусалт дэмжижсэн. Тийм муухай зам ангаргаал ялгуулдаг шүү дээ. Ерөөсөө тийм бол байгаагүй заяа. Огт тийм байгаагүй. Яг хүн болгоны хувьд аав ээж гэдэг зүйл чинь яг ах эгч гэсэн хүмүүсээс хамаагүй илүү байж тараас арай сэтгэл татна. Чамаа ингээ тэгээ төрүүлсэн, өсгцэн, мөнгө санхүү бүх юмар ингээ дэмжиж идэг болохоор арай өөр орон зайд байдаг. Тэгээд угаас тэр утгаараа би бол миний сэтгэл зугаасаа fucked up байсан заяа. За тэгээ аав ээжгүй байхад хамгийн хэцүү зүйлүүд юу вэ гэхээр бусад хүмүүс хүүхдээ эрхлүүлэх одоо бүр юм энгийн зүйлсээр гэх юм уу зүгээр ингээ хүүхдээ хичээлээс нь авах ч юм уу тиймэрхүү зүйлсээр амар эмордог заяа. Тэгээ ёо манай аав ээж байсан бол ёо гэж боддог. Яг ингээд муудалцсан юм уу ямар нэгэн зүйл үүсэн штэ. Тэнгүүт л одоо анги дээр ч юм уу хин нэгэндээ муудалцлаа гэхэд нөгөө талаас аав ээж нь ирээд тэгээд миний талаас ингээ хинч байхгүй байдаг гэх юм уу. Тэгээд тэр нь бас жоохон гонхтой бүхний эсрэг чи ганцаараа гэж байгаа юм шиг заяа. Энийг ярьж байгаагаар хин нэгний буруутгах гэж юм хин нэг шүмжлэгээгүй шүү. За зүгээр л тухайн үед надад санагдчихсэн зүйл нь тийм. Тэгээ би чинь бас бацаан байсан шүү дээ. Тэгэхээр юмыг олон талаас нь харж чадахгүй. За тэгээд хүн чинь угаасаа яг юм тасан зогсохдоо хурдан болохоор би бол яг 3 сар мар болоод тэгээд тасан зогцсон. Яг миний орой уйлж мулах нь бол бага байсан. Одоо бол би ингээд ээжигээ санаад хэцүү санагдаад уйлах нь бол бүр маш бага. Жилдээ 1-2 лах. Тэгээд манай болохоор 2 жилийн өмнө ирсэн. Тэгээ тухайн үед ирээд уулзсан сэтгэл гэх юм бол амар сүртэй сэтгэл төрөөгүй. Би зүгээр аавыг амар өндөр байх юм байх гэж бодсон. Натаас нь авах байсан. Би яг аавыг ирэхээс өмнө жил гарan ганцаар амьдэрсэн аахгүй юу? Ганцаар амьдарч байгаа аав ирсэн чинь ингээд гэр орны ажилд амар тус нэмэртэй байсан. Хоол унд хийгээд өчгөд амар гоё байсан. Тэг би ганцаар амьдарсан нөө хоол хийж идэхгүйсээр бүр ухаан алдаж малтаа заяа. Одоо бол би ээжтэй уулзаад яг ямархуу тийм сэтгэл хөдлөл гаргахаа бол үнэхээр мэдэхгүй. Амар өөрийнхөө хамгийн гоё дээр тавьж ямарчлээсэн тосох ах ээжийг таны төрүүлж өссөн охин чи ийм хөөрхөн ийм сайн явж байгаа шүү гэдгийг ингээд амьдаар нь боддоор нь харуулахын тулд за тэгээд миний бүр хамгийн бахархалтай хэлж чадах зүйл нь болохоор хичнээн би ээжээсээ хол 9 жил байсан ч гэсэн бит хоёр амар тотно. Бит хоёрт нууцуд амар цөөхөн. За яг хүн л болсон юм чинь тэ нууц байгаах. Тэгэд ингээд тэ мессенжерийн хачаар мэдээ насж байгаа байхгүй. Тэгээд би зүгээр тэгээд мессенжер зохион бүтээсэн хүмүүс зүгээр амар баярлж байна. Ер нь дайггүй ойлголцдог. Гэхдээ бүр төгс тийм харилцаатай гэж хэлж чадахгүй. Угаасаа хинч төгс тийм харилцаатай биш л хэлгүүдээ тий аав ээжтэйгээ. Хамгийн гонигтай зүйлүүд нь болохоор хичнээн мессенжерээр яриад хичнээн ингээд хамт байгаад байгаа юм шиг мөртлөө нэгнийхээ ингээд юмнуудыг мэдээд байгаа юм шиг мөртлөө одоо миний тийм амар дурсгалтай үедэд хамт байж чадаагүй. Яг биеэрээ одоо жишээлбэл төгсөлт байна те төгсөлт төр ч ингээл бүх хүмүүсийн аав ээжүүд нэрэл зураг хүргийн дараа хамтдаа гоё яж ш диплом авах ингээл өө харж мараад бичлэг хийж мэл надад бол ингээд ээж тэр үед бол байгаагүй гэхдээ аав бол байсан. За би аавуудыг яадаг мэдэхгүй байна заяа sorry гэхдээ аавуудыг ингээд муулж байгаа юм биш шүү. Зүгээр ээж үр хоёрын юм хоорондын холбоо амар ихгүй. Би ингээд нэг юм аялалд явсан аахгүй юу. Тэгээ тухайн үед миний төрсөн өдөр тараад найзуудтайгаа явсан чинь ингээд мэдгүй би амар гадуурх гэж байгаа юм санагдаад тэгээд миний бүр ингээд сэтгэл санаа амар сонирн болоод би бүр ингээд уйлж мөлт гадсан аахгүй юу. Тэгээд төрсөн өдөр маань амар муухай болоод хамт ингээд өрөөнд байсан хүүхдүүд жоохон нэг тийм сонирн байсан юм аа. Тэг яаж хат унтахад амар хүүтэн байсан заяа. Тэгээд би найзтайгаа унтчихсан ч гэсэн нэг амар дарааг үлдээ гэж. Гэтэ ер нь хүүтэн байсан аахгүй. Тэг би маргааш нь ингээд ээжтэйгээ ингээд ярьсан чинь
ээж нь ингээ охиныгоо зүүдлээ. Чи ингээ бүр шүнжэнгөө нуруу насаа ингээ амар дараал амар зовоод ингээ зүүдлээ гэж хэлчихсэн байхгүй. Тэгэхээр би ингээ ээж юу ч хэлээгүй байсан мөртлөө намайг амар хэцүү байсан ингээ сэтгэлээрээ мэдсэн маяг. Эхүр хоёрын холбоо гэдэг бол амар гайхамшигтэй бүр жигнэсээ байдаг заяо. Нэг юм цаанаасаа нэг юм совин төрдөн штэ. За тэгээд ташрамд хэлэхэд намайг аав ээж хоёр ингээд хамт байхгүй байхад хамтдаа амьдэрсэн, амьдраг байсан ч гэсэн хамтдаа уулзж исэн ах эгч дүүнэр бүгдийнд маш их баярлалаа гэж хэлмээр байдаг. Одоогийн би болоход өр нөлөөтэй байсан гэх юм уу ингээд хүмүүжил талаасаа ч тэр ер нь айгүй их зүйлсүүдийг зааж сургасан. Тэгээ намайг ингээд зөв замд нь чиглүүлдэг байсан. Especially заяо ингээд хамт амьдарч исэн эгч нартаа нагц бол авах эгч нартаа бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлмээр байдаг шүү. Надад айгүй их сэтгэл гаргадаг байсан. Хичнээн хэцүү байгаад те мөнгө төрөх ч юм уу ямар нэгэн тийм асуудал орсон байж болно шүү дээ. Гэтэ аль болох хүүхдүүдтэй хамт байхыг хичээгээрэй гэж хэлмээр байна. Яг гоо манай амьдрал дээшээсэн аав ээжээр солонгос яваад сахиу махөөхөд гайгүй болж байгаа шүү дээ. Би ч гэсэн ингээл анх мах одоо ингээд сургууль мургалаа солихоос ахуулаад ирэхэд боломжийн болж гисэн аахгүй манай амьдрал. Гэхдээ хамгийн харамсалтай хамгийн нөхөж болшгүй зүйл нь юу вэ гэхээр хамт ингээд өнгөрүүлэх тийм дурсамжууд байхгүй. Одоо миний ингээд өнгөрсөн 9 жилийн хугацаанд ээжтэйгээ зүг гадуур явбал инээлдэл хөхрөлдөөл те хамтдаа ингээд яс хангаат хийсэн байсан ямар ч тийм дурсамж байхгүй. Зүгээр л видео калаар ярьж исэн. Тэгэл өдөр болсон юм а ярьдаг тийм л дурсамжууд байгаа. Тэгээд тэдүүс нэг тод үлдэхгүй гэсэн. Тэгэхээр дурсамж гэдэг зүйлийг мөнгөөр худалдаж авч болохгүй шүү дээ байсаа. Хүн зүгээр дурсамж бүтээгийн төлөө амьдрдаг гэсэн үг байдаг шүү дээ. Тэр чинь бас үнний ортой юм шиг санагддаг байхгүй юу? Аль болох боломжоор хүүхдүүдтэйгээ ойрхон байгаараа ялангуяа бага наснд нь. Тэгээ аав ээж нь хэрэг үзэж байгаа юм бол тэгээ би тийм зөвлөдөг лаг хүн биш шүү. Зүгээр надад санагдсан зүйл шүү. За өсвөр нас болоод хүүхэд амар ганцаараа байхыг хүсээл нэг жоо сонио аашмаштай болоод ирдэ штэ. Тэгээ хүссэн юм гоё зөв хийлгүүлээ. Тэгээ өөрт нь алдах орон зайг нөгөөд тэгээ алдсан ч алдаатай зүг хайрлаасаа гэж би хүсдэг. Тэгээ манай ээж аав ээж гэсэн тэгдэг. Тэгээ тэрэнд нас баярлдаг гэжсэн. Юу бахан дагууд вэ? Өмнөх бичлэг дээр нөгөө бахан за юу байхгүй юу гэж хэлсэн билээ. Тэгээ наваа битээ хейтлээрээ. Тэр тэгээ яагаад тэгээ ярьсан бөөмөд энэ удаад арай яриагаа хинхээ хичээлээ. За тэгээ эцэст нь гэж хэлэхэд тэгээ бас нэг юм мундаг лагтаа хэлж байгаа юм биш үү? Заа зүгээр одоо ингээд Давиштай хар нэг юм зөрчлүүд үүсдэж штэ нэг юм ойлгохгүй ч байгаа юм шиг те. Чамайг үл тоогооч байгаа юм шиг те. Тэгээ тиймэрхүү санагдж байгаа бол тэгээ яг үүнтэй ингээд хол яваад ингээд уулзахгүй удаад ирэхээр амар сантын шүү. Тэгээ тийм болохоор тийм юм дээр нь зөв бити амар уурж муурлж гомдож момдоосаа гэж хүсэж байна. Би ч гэсэн бас ингээд жоохон ээжийнхээ өөдөөс үг мөг хэлэх гээд байдаг байсан аахгүй. Ингээд ээж авцсан чинь бүр юу яа тэрмэр тэрэндээ харамсаад өөртөө уурлаад байдаг байхгүй юу. Тэгээд уушлахгүй ч юм уу санагдаал тэгээд идэв. Тэгэхээр та зүгээр бити амар тийм уурч үрсэн ч гэсэн муухай үг мөг бити хэлээсэй гэж хүсэж байна. Хамтаа байсан хүмүүстээ баярлалаа. Тэгээ би бол зүгээр шүү. Миний сэтгэл санаа бол it's totally fine. Тэгээ одоо л ингээд зүгээр happy гоо бичлэгээгээд амьдарч байгаа. Лайк болон subscribe бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Peace.